Дараагийн мэдээг танилцуулъя. Хүнсний ногоо самар жимсийг хэрэглэх нь хүний оюун ухааны хурц ойлгоход тусалдаг болохыг судалгаагаар тогтоосон байна. Америкийн нэгдсэн улсын Бостон их сургуулийн ангаах ухааны сургуулийн судалгааны багийн судалгаа гарсан байна. За судалгаагаар 3 төрлийн хоол хүнсийг нэмэгдүүлж хэрэглээд 3 төрлийн хоол хүнсийг багасгах замаар хоолны дэглэмээ тохируулах нь тархи нэрийн хөгшрөлтийг удаашруулахад тусалдаг болохыг тогтоожээ. Хэрэглээг нэмэх ёстой 3 хүнс нь хүнсний ногоо, жимс, самар болвол улаан мах, шарсан хоол, жихэр зэргийн хэрэглээ багасгахыг зөвлөж байна. Энэхүү судалгаанд дунджаар 60 орчим настай нийтдээ 1647 наснд хүрэгчдийг хамруулсан байна. Оролцогчдын хоолны давтамжийг асуулгаар бөглөж асуусан байна. За хамгийн багадаа 2 удаа тархины MRI шинжилгээнд хамрагдуулж тухайн судалгааг хийсэн байна. Судлаачид оролцогчдыг дунджаар 12 жилийн туршид хяналтанд байлгаж тархины хөгшрөлтийн ерөнхий үзүүлэлтийг нь хэмжсэний үндсэн дээр судалгааныхаа үр дүнд хүрсэн байна. Судлаачид газар дундын тэнгисийн хоолны дэглэмийн элементүүдийг хослуулсан ургамлын гаралтай хоол хүнс, бүхэл үр тариа, буурцах дургамлаас бүрдэх майнд нэртэй хоолны дэглэм болон дааш буюу цусны даралтын эксэлтийг зогсоох зорилготой хоолны дэглэмд анхаарал хандуулж судалгаагаа хийсэн байна. За майнд хоолны дэглэмийг чамд баримтлсан оролцогчид тархины саарл бодисын бууралт нь 20 орчим хувиар удаашарч тархины хөгшрөлт ойролцоогоор 2.5 жилээр хойшилж тархины хатангаршил багасж тархины ховдлын томрол буурсан гэдэг нь тогтоогдсон. Тархины сайрал бодис нь хүний ой санамж, суралцах чадвар, шийдвэр гаргахад гол үүрэг гүйцэтгэдэг учраас танин мэдгүй үйл ажиллагааг хадгалахад чухал үүрэгтэй. Судалгаагаар хүнсний ногоо, жимс, самарны хэрэглээг нэмэгдүүлэх нь тархины хөгшрөлтийг удаашруулдаг болохыг тогтоожээ. За эдгээр хоол хүнс нь тархины эсийг хамгаалахад тусалдаг антиоксидант болон шимт хичээлээр баялаг хоол хүнс байдаг. За тархины агшилт болон ховдлын тэлэлт нь хөгшрөлтийн гол үзүүлэлт гэж тооцогддог бөгөөд Альцгеймерийн өвчин зэрэг зөнөгрөл үүсэх эрсдэл нэмэгдэхтэй холбоотой байдаг. Эрүүл хоолт нь тархины бүтэц үйл ажиллагааг цаг хугацааны явцад хадгалахад тусалдаг гэж судлаачид тайлбарлав. Майнд хоолны дэглэм, газар дундын хоолны дэглэм байдаг бол дааш хоолны дэглэм нь олон төрлийн холимог ийм дэглэм байдаг. За ногоо навчит, ногоо, жимс, загас, шош, оливын тос, шууны махыг энэхүү дэглэмүүд нь онцолдог юм байна. За үүний зэрэгцээ боловсруулсан хоол хүнс, хансан өөхтөс, элсэн чихрийг хязгаарлахыг зөвлөж байна. Судлаачид хоолны дэглэмийн энгийн өөрчлөлт хийх замаар ашигтай хоол хүнсийг нэмэж идэх, хортой хоол хүнсийг багасгах нь тархины хөгшрөлтийг удаашруулахад чухал нөлөөтэй болохыг судалгаагаараа тогтоож иргэдэд цаашдаа ийм төрлийн хоолыг хэрэглэх нь удаан хөгшрөхөд бол нөлөөтэй болохыг судалгаагаараа сануулж анхааруулж байгаа.